Сайн байна уу? Хэн блэ? Хөөе яасан Монголоо алдсан юм бэ? Ихч мэгчигээ танихгүй. За ийм учиртай. Танаа нөгөө нэг аав Дорж Готов гэдэг хүн байдгийн штэ. За тийм. Миний хөрхөн дүү чинь манай аавын отхон охин юм бэлээ. Их чинь бол тэр хүний ууган охин юм байгаамаа. Хөрхөн. Ястай хөрхөн. Баярлаа. Тэр нүд аманд тормолцоод яг манай одоо мөө. Их чинь бас юм тормолцоор байгаа зү. Юу би нөгөө нэг ерөөсөө өдний хүртэл төрсөн ихчтэй гэдгийг мтээгүй явсан байхгүй юу? Тэгээд жоохон тулгандаад л миний дүүчээ нэг бизнес хийгээд аюу амжилттай явж байгаа сорог сонссон шүү дээ их чинь. Аста нэрээ бахархаад амгшоод аархаад барахгүй маа. Тэгээд ихчт нэг 20 сая төгрөг хэрэг болоод тэгээд одоо тэгээд төрснөөсөө л гуух юм дөө. Миний дүү ихчтэй өгнө үсттэй тий. Тэгээ зохицуулахыг хичээ. Зөв штэ энэ одоо энэ улсынхаа халамж тэтгэмжийг нэмэх хэрэгтэй байхгүй юу? Улс орон хүн ам хэцүү ахц чинь эднэр одоо нэг сайхан тэтгэмж өчгөд яа. Юу ихчээ. Ихчээ. Яасан? Танайхан зүгээр байгаа. Танай гэр бүл чинь та бас манад ирээд нилээд удчлаа. Гайг байгаа санаа зовж явах үдээ. Миний дүүл санаа зовхгүй бол ихчт нь үл санаа зовх юм байхгүй штэ. Чи ч одоо миний гэр бүл штэ миний дүү. Тэгэхээр та явахгүй гэсэн үг юм байна те? Өө чинь өөрийгөө гэртээ байгаад байна л гэж бодоод штий. Хаашаа явуулах гэсэн чи намайг? Үгүй хаашаа ч явуулах гайгүй л те. Их чи танд ямар нэгэн ажил энтер байдаггүй юм байна те эрхэлдэг. Миний дүү чи ийм мундаг амжилттай явж байгаа юм чинь их чинь ажил төрөл хийж яа. Чи их чигээд хийжээ штэ аа. Тийм үсттэй. Хочлоор ихч. Яна хочлоор ихч. Ихч төрсөн дүүн ихчтэй нэг сэтгэлийнхаа үгийг уудалчихоо. Хөөшөө тгий чи яасаа хөрх юм бэ та? Урд нь ингээд намайг бизнес эрхэлдэггүй байхад ганц ч найз байгаагүй. Тэгсэн чинь нэг бизнес эрхлээд нэг аваа амжилттай яваад нэг мөнгө төгрөг олоод ирсэн чинь айгүй олон найзтай болсон шүү дүүн. Амар сонирн байгааз. Хүш амар сонин тэгдэж штэ нэрээ. Харин тий. Тэгэл урд нь би ээжтэйгээ л хамт ерөөсөө амьдардаг. Ээжээс маань өөр хамаатан садан гэж хүн байдгүй юм болов уу гэж бодоод идэг байсан. Тэгсэн чинь бас айгүй олон хамаатан садантай болсон. Амар сонирн байгааз тий. Хүй тийм үү. Ихчээс нь өөр айгүй олон хамаатан садан миний төдөр бас ирсэн үү? Тэгээд одоо нэг их сургуульд бас нэг хүнтэй адил эзэмшсэн мэрэгчлээ болчих юмсан гэж сурж яхад маань ээж маань л миний сургалтын төлбөрийг өгдөг байсан. Өөр хинч нэмэрлж байгаагүй. Тэгээд тэр мэрэгчлэрээ нэг бизнес эрхлээ. Тэрүүгээрээ нэг амжилттай явчих гэхээр айгүй олон хамаатан садан найз нөхөд таньдаг мэддэг хүмүүс гарч ирээд надад одоо танилаас олон хүн алга болчиход байгаа юм уу? Ястаа харин яг тэгдэг байхгүй юу? Уста муухай юмнууд зовсон цагт ерөөсө туслаагүй мөртлөө сайхан нэг жаргаад ирээ гэхээр зулаагаад байгаа зүтэй айгүй хэцүү. Тийм хүмүүсээс миний дөө хол байгаа. Харин тийм төдийгөөс өдий хүртэл энэ хүртэл явхад минь нэг ч удаа надтай хамт байлцаагүй мөртлөө одоо бүр ингээд миний хамаг амьдрал ахуйд оролцоод байгаад нь би бас гайхаад байгаа байхгүй юу? Айгүй сонирн байгаа зэгчээ. Тэгдэг штэ миний дөө хүмүүс ч амар муухай тэгдэг байхгүй юу? Зовх цагт ерөөсө туслаад байдгүй мөртлөө жаргаад ирэхээр өстой хуваалцыг надаа гэсэн гай болдог хүмүүс дүндээ идэг штэ. Харин тийм тэр гай болоод байгаа хүн нь өөрийгөө мэдээд байгаа юм шиг байна. Тэгээд манай гэрээс өөрөө явчвал их зүгээр байгаамаа. Тийм тэрийг л хэлэх гэсэн юм аа. Дүүн өөрч тэгээд 50 да. Миний дөө чинь их чинь ямар хөөрхөн охин бэ гэж харсан ч яста нүүрэн дээр шулуун гусчдаг охин биш үү? Нэмэрсэн. За юу явцсан дээр ер нь дэмэн штэ. Тийм биз дээ. Нэг гинт нэг хүн орж ирснэ те. Ер нь ингэж бинийгаа холгож амьдах шиг муухай юм байхгүй. Их чинь тэгэх айгуу дурггүй. За тэгэхээр чинь явъя нэрээ гэр оронтой очих хэрэгтэй шүү дээ. Ингээд яагаад гэж бас болохгүй жоохон хэтрүүлчих чинь. Та тэгээд нөгөө нэг
миний зээлүүлсэн 20 сая төгрөгийг бүр ав. Тэгээд ахиж хизээж битгий холбогдоорой за. За баяртай. Одоо дахиж худлаа ярихгүй сансан бүгдийг нэг дор хийлэн одоо дахиж зуулг хаяхгүй нэмээд минь хобацахгүй үнийг худлаа